Зүгээр энэ дээр даваасрам гүшинтэй бас би санал нэг байгаамаа. Тэгээ ер нь яг энэ ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулалтын хариуцлагын тогтолцооны талаар л бид нар бас нэлээд сайн ярмаар юм шиг ингэ санагдаад байгаа юм. Яг үүндээ бол хариуцлагын тогтолцоо байхгүйгээсээ болоод мянган сайхан хууль гаргаад тэр нь хэрэгжихгүй байх явдал нь бол үнэхээр их байгаа юм л та. Жишээлх юм бол би оюун сайдыг сайд байхад зохны их бол гэхэд 27 хүрээ арам ажиллаж байна. Энэ дээр одоо арга хэмжээ аваач гэж хэлжсэн. Солонготын давааны цаатал зохны их болд очихд бол 27 хүрээ арам нэг суманд. Тэгээ одоо үндсэндээ бүх тэр хавийнх нь ойр хавийнх нь ингээд дуусаад машин явдаггүй одоо тийм уул толгод гэж байхгүй болчихсон байх шít. Өнгөрсөн жил 90-ийн ихэнд одоо модны хулгай явж ийн гэд би нэтээр бүр ингээд тавиад тэгээд TV8 телевизийг нэглүү TV5 телевизийн сурвалж ширэг би эндээс бүр өөрөө зардлын нөгөөд явуулж ингэж үзүүлсэн. Тэгээд ямар арга хэмжээ авбаа гэж дараачд нь ингээд судлаад үзэхээр бол ямар ч арга хэмжээ аваагүй. Зүгээр л одоо тэнд очиж телевизийн зураг авсан. Тэгээд тэр билехийн зураг хөргийг ингээд бүр тавиад явуулсан. Тэнд ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр бид нар бол ингээд хууль гаргавал хариуцлагын тогтолцоотой тэр хариуцлагын тогтолцоо нь бүрэн дүүрэн хэрэгждэг байж ижил уг нь одоо энэ хуулиндаа их ач холбогдол өгч анхаармаар байгаа. Ой бол үнэхээр одоо маш хэцүү байгаа. Ялангуяа одоо энэ 90-ийн их энтэрлөө бол өдөржин шинж огтлж шít. Зүүн хараагийн тэр нэг модны нөгөө төмөр замын тэр модны үйлдвэрлэлийн тэрүүгээр далимдуулаад тэгээд уг нь тэднийг барихад бол маш амархан. Хоёрхан амандал зогсож явахтал ерөөсөө ороо шинтэй тэгэл тэрлүү ачаал давхаад ирд. А гэтэл энэ лүүл хинч очтгоо. Бүр ялангуяа сэлэнгээс ч тэр одоо байгаль орчин чиглэлээс ч тэр цагдаа хууль хяналтын байгууллагаас тэр хинч очтгоо. Яад юм бол гэдгийг гайхаад байдаг. Ярихаар их олон юм ярьд юм бэл. Тэгээ эн чинь л одоо юу хэлж яах вэ гэхээр бол хууль гаргаад сайхан одоо ийм тогтолцоо гаргаад хэрэг байна уу да гэдэг ямиг бас нэг ингэ хэлээд байгаа. Хоёрт нь бол би тэр ой нөхрөлийн аж ахуй гэдэг. Тэр нөхрөлийн аж ахуйхаа чиглэлийн юмнуудыг бол бас нэлээд сайн анхаарч энэ дээр зааг ялгааг нь маш сайн хуулиндаа бас зааж өгөх тал дээр дараа дараагийн хэлцүүлэг дээр их анхаарч явахгүй бол тэр нөхрөллүүд чинь өөрсдөө нөгөө жинхэнэ модныхоо бизнесийг хийдэг нэг ийм хэсэг үлэг хүмүүсд болоод хувирдсан юм бол бас энэ тэнд байгаад байгаа юм шүү. Тэшин нороо өөрснөө зөвшөөрлөө өгдөг, өөрсдөө хүмүүсд оруулаад модоо огтлоод ачаад аваа явдаг ийм тогтолцоо бол байгаад байгаамаа. Тэгэхээр энэ заалтуудаа хийж хуулиа чангатах чиглэлээр л хариуцлагын тогтолцоогоо чангатах чиглэлээр л анхаарахгүй бол энэ байгаль орчинтой холбоотой асуудал дээр бол ер нь бид нэлээд ийм анхаарч ажиллах ёстой шаардлагатай байна л гэсэн ийм санал хэлэх гэсэн юм байна.